Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Шинэлэн өдрийн мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Шинэлэн өнөг айлчлан ирлээ. Өглөөний мэндийг танд хүргэж байна. За ингээд ерөн шөндөө хасах байха байсан. Тэр нь бас сайхан мэд байгаа. За ингээд бүгдээрээ хамтдаа маш их олон ажлуудыг амжуулж бас маш олон одоо хичээл сургалттай холбоотой асуудлуудыг дуусгахаар хичээж хармаж байгаа энэ үед бие биендээ хүчтэй байгаарай, залбиралтай байгаарай, дэмжлэгтэй байгаарай гэдэг уриалгыг эхлээд хэлмээр байна гэж. За тэгээд энэ өглөө бас сонсогч танд Филиппои номын 4-р бүлгийн 6-аас 7-р ишлэлийг сануулмаар байна. Юунд ч санаа бүү зав. Харин альва зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэй бурханд мэдвэл бүх оюун ухааныг давах бурхны амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Энэхүү ишлэлд Паул залбир санаа зов гэж хэлээгүй. Харин тэрээр залбир бүү санаа зов гэж хэлсэн юм а. Бид яагаад санаа зовхгүй залбирах хэрэгтэй вэ? Бид залбирснаар эзэнт бүх зүйлээ даатгаж байгаа юм а гэдгийг та битгий мартаарай. Залбирал бурханд очих хаалгыг нээдэг. Тэгснээр тэр бидний амьдралд болон хүмүүсийн амьдралд ажиллаа хийдэг юм шүү. Муу сүнс бидэнд санаа зовох зүйлс өгдөг. Харин бид үүнийг нь бурханд өгч даатгах хэрэгтэй. Бид залбирч хад санаа зовоод байвал сөрөг бас эерэг хандлагатай байна гэсэн үг. Тэгээд эцэст нь бүх зүйлээ үр дүнгүй болгож байгаатай адилхан юм шүү гэдгийг та битгий мартаарай. Тэгэхээр юунд ч бүү санаа зовоо. Үнэхээр залбиралтайгаар эзний өмнө нэрээрээ. Тэгээд маш олон зүйлд таны санаа зовоож байгаах. Тэгээд тэр бүхэн эзэнд өргөх юм бол эзэн хамгийн сайнаар шийдвэрлэх болно гэдэгт та итгээрэй. Тэгээ нөгөө залбиралтай холбоотой бас маш олон зүйлийг бид нэр өдөр болго ингээд санаад суралцаар байгаа шүү дээ. Тэгээд өмнө нас нэвтрүүлгээр бас хуваалцажсэн тий. Нөгөө нэг юу вэ? Сэтгэлийн залбирал бол сэтгэлийн амьсгалтай адилхан юм аа. Сэтгэлийн амьсгалуулъя гэвэл та залбираарай гэж бид нэр хуалцаад ярилцаж байсан шүү дээ. Тэгээд энэ өглөө бас эзэн бидэнд сануулж байна. Филиппои номын 4-р бүлгээс. Тэгэхээр энэ 7 хоног, шинэ 7 хоног эхэлж ин та маш олон зүйлийг амжуулахаар хийхээр төлөвлөж байгаах, мөн санаа зовж байгаах. Тэгээд тэр бүх зүйлээ шинэ 7 хоногийн эхэнд эзний өмнө нэрж эзэнд даатгаарай. Байна. За тэгээд энэ өглөө хамтдаа эзний өмнө нэрцгээе. Түүнд алтар магтаалыг өргөцгөөе. Ганцаардан гүний хөөд ганцхан та байсан. Ганцран готрох хөөд гуйлтыг минь сонсон. Гимтэй харанхуй намайг тэмд чин явха гэрэл гэгээтэй хараараа хайрлаж байсан. Зөвхөн та амьдрал минь итгэл найдвар өгсөн. Зөвхөн та өөрийн агуухаараа намайг хайрласан. Зөвхөн та амьдрал минь итгэл найдвар өгсөн. Зөвхөн та өөрийн агуухаараа намайг хайрласан. Ганцаардан гүний хөөд ганцхан та байсан. Ганцран готрох хөөд гуйлтыг минь сонсон. Гимтэй харанхуй намайг тэмд чин явха
гэрэл гэгээтэй хайраараа хайрлаж байсан зөвхөн та амьдрал минь итгэл найдвар өгсөн зөвхөн та өөрийн агуухаараа намайг хайрласан зөвхөн та амьдрал минь итгэл найдвар өгсөн зөвхөн та өөрийн агуухаараа намайг хайрласан Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нар хамтдаа Эфес номын 1-р бүлгийн 18-19-р ишлэгийг үзнэ. За энэ их гайхалтай тунхаглалын ишлэл байгаа. Ингэснээр та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүстэг түүний өвийн алдрын баялагийг бас итгэдэг бидэнд хандсан. Түүний хүч чадлын яндашгүй агуйг мэдэх болтугай. Энэ нь түүний хүч чадлын нь хүчний үйлдэл билээ гэсэн юм. Амен. За тэгэхээр энэ их урт өгүүлбэр шиг ингээд харагдж байгаа боловч энэ нэг грек дээр нь ингээд харсан чинь нэг юм уран илтгэлийн үг юм лээ. Уран илтгэл гэдэг чинь ингээд ойлгомжтой шүү дээ. Ингээд үг болгоно хүнд шингээх гэж ингээд тастаж ярьж байгаа. Тэгээд ингээд уншихлаар ингээд нэг жоохон ээжрэлтэй уншигтаад боловч яг үнэндээ бол та нар цэг таслахын дагуу яг ингээд уншаад үзэхээр энийг нэгэ бүр гэдэг ингээд бүр ингээд үе шатдаар тэ яг дараагийнх нь зохилтоод дараагийнх нь урмуу дараагийнх нь тунхаглалоо тэ дараагийнх нь одоо үнний гэрчлүүд ингээд бүр ингээд сэтгэл зүрх рүү чи ингээд бүр цотгож байгаа тийм гайхалтай тунхаглал тийм шиг хэсэг ба. Тэгэхээр Эфес номын яг энэ хэсэг дээр бол Паул бол яг нэг Эфес хотын захиагаа бичээд ингэжсэн. Яг энэ хэсэг дээр шууд ингээд ярьж байгаа залбираа явуулсан хэсэг ба. Ярьж байгаа залбираад явуулсан. Яг тэр хэсгийг бол ингээд Паул ингээд номлож байгаа үедээ одоо Паул биднэрт номлож байгаа биш харин Паул яг энэ цаг мөчид бүр биднийг харж байхдаа яриагаа дуусгачаад залбирая гэж бодохгүйгээр яг одоо залбирая гэж бодоод тий тэгээд шууд бид нарыг байж байгаа залбирж гинэ гэдэг. Яг энэ зүйлийг бол бид нар бол ойлгох хэрэгтэй болж. Тэгэхээр ингэж юм л да. Ингэснээр та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүст хандсан түүний өвийн баялагийг гэдэг үг энэ дээр бол гарч байгаа. 2009 оны үед би нэг ерс юм 19 хүний паспортыг нэг солонгосын элчинд өгөх гэдэг юм бичиг баримт янталж ирсэн байхгүй. Би тэгээд энэ номлыг өглөө ингээд бас сөхөж харж явах үедээ яг тэр юугаа харсан. Тэн дээр бид нар яажсан гэхээр за энэ хүмүүсийн бичиг баримтад болцсон. Ерөөсөө санаа зовох хэрэггүй. Энэ хүмүүсийг жоохон тийм байна. За яах вэ? Яаж энийг нэг дахиад нэг илүү сайн маш найдвартай ойлгомжтой болгох вэ те? Гэт ингээд яг ярьж исэн яг тэр үе сан. Бид нэр заримдаа зарим итгэгчдийн талаар бодохдоо тэдэнд огт санаа зовдгоо. Бүр тэднийг өвдчихсэн бас тэднийг маш хүнд байдалд орчихсон байгаа үедэнд хүртэл бид нэр тэр итгэгчдтэй нэг санаа зовдгоо. Учир нь тэд нар хүнд хэцүү нөхцөл байдал болоод өөрсдийгөө туулж байгаа зүйл дотор залбирлаа зогсоогоогүй, бурхнаас дуурхаа зогсоогоогүй байдаг учраас. Харин бид нар зарим нэг хүмүүс ямар ч амьдралд нь асуудал болоогүй, юу ч болоогүй байхад хүртэл тэр хүмүүст ямар нэг байдлаар санаа зовоод байдаг. За нэг л биш байна да гэд. Гэтэл Паул Эфес хотын итгэгчдэд хандан залбирч байхдаа юу гэж хэлж байгаа би Есүс итгэх та нарын итгэл болон бүх ариун хүмүүс хүний төлөө гэсэн хайрын чинь талаар сонссон. Залбирлаа та нарыг дурсахтаа талархаа зогсоодгүй гэж. Тэгэхээр энэ үг би та нарын төлөө залбирхаа зогсоодгүй, талархаа зогсоодгүй гэж. Яагаад гэвэл та нарт дуудлагын доторх найдвар ариун хүмүүст хандсан түүний өвийн алдрыг амсаа зогсохгүй өөртөө бусдад амсуулдаг тийм амьдрал байгаа гэдгийг би мэдэж байгаа. Та нар харин үүнийг илүү ихээр амьдралдаа амсаарай. Ганц хоёр зүйлийг мэдэж авч ойлгонготой битгий зогсчихоорой. Бурхны та нарт хандсан тэр агуу хүч чадал болон та нарт хандсан тэр агуу төлөвлөгөөг те нэг юм хідэн гэрчлэх юмтай болонготой битгий тайвширчаарай. Яагаад гэвэл тэр гэрчлэх зүйлүүд чинь амтлагаач байсан байж болно шүү дээ.
Бүр илүү зүйлүүдийг бид амсаж бурхны гайхамшигын амьдрал дээрээ одоо амсах байж болно шүү. Бүр идэлх те. Тэгээд бас түүнийгээ бусдад хуваалцах. Тэр гайхамшиг маань зөвхөн бидний төлөө шүү. Биднэрт хандаад зогсохгүй бас бидний эргэн тойрны бүхий л хүмүүст маань гайхалтай ерөөл болох зүйл байж болно шүү. Тэгэхээр энд ингэж бичсэн. Та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүстэх түүний өвийн алдрын баялагийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын авгааг мэдэх болтугай гэж. Энэ юу гэхээр мэдэх болтугай гэдэг нь ирээдүйн цаг дээр бол хэлэгдсэн байна. Тэгэхээр энэ үгээр аль хэдийнэ итгэж гисэн бүр хүмүүст ингээд хайрын үйлс хийдгээр алдартай Эфесийн итгэгчдэд хандаад өгч та нар илүү их мэдэх болтугай гэж. Тэгвэл алдартах баялаг гэж юу юм? Бидний найдвар гэж юу? Бид нүглээс чөлөөлөгдсөн. Бид итгэл найдварыг өгсөн эзэн бурхантайгаа хэзээ нэгэн цагт Есүс Христийн дотор Есүс Христтэй хамт бурхантай хамт тэнгэрлэг өвийг эзэмшин тэнгэрдэх улсад үргэлж хамтдаа байна гэсэн энэ агуу найдвар бидэнд байгаа гэж. Энэ найдвар нь зөвхөн нэг магадлал өндөртэй зүйл биш. Энэ бидний итгэл найдвар байдаг. Энэ бидний одоо итгэлийн утга учир байдаг. Утга учир байдаг учраас бид нар энд яаж ханддаг вэ гэхээр бид нэгэн талд итгэх юм чинь энэ зэргийн юм яах вэ гэсэн тийм хандлагаар амьдралдаа ханддаг гэсэн үг болж байна. Тэгэхээр хүмүүсийн бодлоор бол ийм юм тохиолж байгаад хөдөлж ихгүй бол наад бурхан чинь гэдэг ингэтэл бид бүр цаадах томыг нь харчихсан байдаг. Бид бүр цаадах хамгийн агууг нь харчихсан байдаг. Бид бүр ингээд бурхан өөртөө болгох гэж өөртөө өөрийнхөө хүснээр байлгах гэж оролдоод тэгээ бүтээгүү тэр зүйлүүдээ харин бурхан өгөх байсан, бурхан эхлүүлэх байсан тэр цаг хугацааг алдсан гэдгийг харьцуулж үзээд бид өөрсдийнхөө хүссэн зүйлд цаг алдсан байна. Хэрэв бурхны хүснийг хийсэн бол маш их олон түүний алдарших гайхалтай үйлсүүдийг амьдрал дээр одоо амтлах байж бас эзэн бурхнаа гэрчлэх байжээ гэдгийг бол бид бол мэдж байна. Тэгэхээр өнөөдөр сонсогч та нэг зүйлийг бодож үзээрэй. Бидний түүний дуудлагыг найдварыг гэж ариун хүмүүст хандсан гэж. Тэгэхээр биднийг бурхан дуудаж байгаа. Юунд дуудаж байгаа? Итгэл найдварын замаар явахыг дуудаж байгаа. Биднийг бурхан дуудаж байгаа. Юунд? Тэнгэрийн улсад мөнхөд хамтдаа амьдрахыг дуудаж байгаа. Биднийг бурхан дуудаж байгаа. Юунаас өөрийнхоороо байж, өөрийнхөө хүснээр байлгах гэж оролдож, тийчилж, эрхэлж, хэвтэж өөрийнх нь хүссэн зүйл гарт нь орж ирэхгүй бол одоо зөв зүйлийг өгөхийг хүссэн ч гэсэн авахгүй зөрүүлж байгаа тэр гадраасаа, тэр цаг хугацаанаасаа, тэр зогсонгүй байдалд орсон байдлаасаа бидний гараад түүний бидэнд бэлдсэн тэр хүч чадлын агуу яндшгүй амсах боломжтой тэр итгэл найдварлуу ирээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр Паулийн залбирал дотор юу гэхээр та нар түүний хүч чадлын яндшгүй агуйг мэдэх болтугай гэж хэлсэн. Бид өвдөгтөө залбирч байна. Бид өвдөгтөө хүмүүс залбирч өгөхгүй байгаад л гомдоод байгаад байна уу? Бид дутагдаж гачигдахдаа хичээж байна уу? Эсвэл хүмүүс бидэнд туслахгүй байна гэдээ бухимдаа суугаад байна уу? Бид өнөөдөр юм мэдэхгүй байгаадаа бухимдаж байна уу? Эсвэл өөрийгөө тэр сурч мэдэх боломжоо ямар ч хэрэггүй зүйл зориулсан гэдэгтээ харамсан цаг хугацаагаа нөхөхийг эсвэл байгаа бүхнээ цуглуулад үргэлжлүүлэн цааш явахаар оролдож байна. Бид ер нь яг Паул шиг залбирч байна уу? Залбираад үргэлжлүүлэн шоронд орсон, таширд болсон, хөлөг онгоцсон, сүнсэн ч хотод хөлөөж явахгүй байсан ч алан шулна гэжсэн ч гэсэн Паул шиг ингээл залбираад хэсэг зогсоод уучлаад тэд нар захиа андаал дунд нь байгаа ариун хүмүүстэй андаал тэднэрийг оромшуулад итгэдэггүй хүмүүсийг хандсан төлөвлөгөөгөө түр хойшин тавиал ингээд ийм уян хатан бурхан амьдралд нь юу ч тохиолдуулсан яг тэр бурхны төлөвлөгөө дотор бурхны хүн шиг амьдарч байна гэж. Тэгэхээр энэ Эфес 1-ийн 19-р зүйлдер яг юу гэж ихээр энэ нь түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл үлээ гэж хэлж. Яг энэ хэсэгтэр хүч чадлын талаар хоёр үг хэлэгдсэн байна. Бурхны агуу хүч чадал гэдэг ингээд байж байна. Орчлын ертөнцийг бүтээж байгаа, орчлын ертөнцийг зохицлоож одоо удирдах байгаа, бас зохион байгуулж байгаа. Бурхан нэг л удаа хяналтаа алдах юм бол гэж нэг хүн хэлсэн байл. Бурхан хэдэж хяналтаа алдах гэж. Харин тийм болохоор гаригуудын нэг нь одоо өөрийнхөө замаас нэг жоохон ингэл түүнтэй холбоотойгоор өчтөчнөө гаригууд бөөн асуудалд ороод хідэн мөргөлдөж, хідэн юуж, хідэн сүнжтэй. Тэгээд тэр галактик тэр чигээрээ байхгүй болохыг өстой
мэдгүй байна гэж тий. Гэтэл энэ зүй зохистой маш их эмгэгцэгцтэй энэ хөдөлгөөнийг бурхан өөрийнхөө хүч чадлаар хянаж байдаг гэдэгт итгэдэг нь бас тэгж хянаж байдаг бурхан бидний амьдралд туслана гэж яхад бид нэр түүнийг амьдралдаа оруулахгүй байгаа нь бас гайхмаар зүйл. Оруулах юм бол ямар их зүйл энэ богинохон амьдралдаа амсах вэ гэдэг нь бурхны үнэхээр гайхалтай зүйлээ гэж бол бодогдоод явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг зүйл Библиэлд биднийг ингэж хэлдэг л дээ хүний биеийн олон хэсэг гэж их олон газар хэлж байгаа. Тиймээс бид Тэнгэрийн хаанчлалын амьд хөдөлгөөнтэй биеийн нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэнгэрийн хаанчлал амьд хөдөлгөөнтэй нэг хэсэг. Энэ гоё байгаа шүү дээ. Энэ айгу гоё байхгүй. Тэгэхээр нөгөө нэг автобусны дотор тоормслоход ямар хүмүүс ундаг вэ гэсэн чи жигчийн хуруу нөгөө шалан төрдгөө хүн чиглүү юу гэлээ. Жигчийн хуруу ер нь айгүй чухал гинэ. Тийм жигчийн хуруу чинь тэнцвэрэх гэж штэ. Тэгээд одоо юу гэдэг урдуураа юм бариу хавчиг юм дүүпл юм уу эсвэл одоо юу гэдэг нэг тийм гутал өмсдөг хүмүүс жигчийн хурууныхаа тэр биеийн тэнцвэрийг хадгалж яадаг тэр одоо юунаас үүрэг хариуцлагаас татгалцсан байдаг. Жигчийн хурууны хүч чадлыг дорд өгсөн байдаг гинэ. Гаднаа гоё ярагдаж болно. Тэнцвэргүй бол одоо тэгээд яах болж ир гэж. Тэгэхээр бид нэр аль нэг хөдөлгөөнтэй тэр амьд зүйлийн нэг хэсэг гэдэг нь маш гоё байгаа байхгүй. Хамгийн гол нь тэр амьд зүйлийн нэг хэсэг байхаар бурхан биднийг итгэл найдвар дотор өрсөн гэдэг нь өөрөө их гоё зүйл байхгүй. Тэгээд өнөөдөр ишлэлээр түүний алдартах баялаг гэдэг үг бас байгаа шүү дээ. Бид өнгөрсөн амьдралдаа махан биеийн хүсэл дотор явах үедээ бид одоо хураа цуглуулахыг эдлэхийг хүсэн олон тэрхүү эд баялаг төр зүрх байсан гэдгийг Христэд итгэснийхаа дараа бол ойлгосон байна. Тэгэд миний хувьд бол маш их олон зүйл цуглуулдаг байхгүй. Сүүлийн үед би ингээд ерөнхийдөө бол одоо дахиад хэдэн жил яг эзэнд үйлчлэх үү? Тэ? Дараагийн 10 жил, тэ? Дараагийн тэрний дараагийн 10 жил яах вэ? Гэт нэг юм итгэвтэй өөрөөсөө гарах хүч чадлыг тооцоолсон, тэ? Өөрөөсөө одоо өөрийнхөө чадах зүйлийг тооцоолсон, чадахгүй зүйлүүдэд хассан, онц шаардлагагүй зүйлүүдэд хассан ийм лист ингээд гарч байгаа үү. Бид тэр цуглуулгынхаа ихэнх хэсгийг цуглуулсандаа талархаад л одоо бол ингээд хэрэгтэй хүмүүст нөгөх ч юм уу эсвэл түүнийг одоо тэ борлуулад илүү хэрэгтэй зүйлийг авах хэрэгтэй юм байна гэдэг шалтгааныг гаргасан байна. Заримыг нь ингээд бодчихсон чи яаж цуглууллаа даа гэдээ бас харамсах гэдэг лээ. Гэтэл нэг зүйл бол ойлгомжтой болсон. Тухайн үед цуглуулж байхдаа би түнтэй оронтой байсан учраас тэр цуглуулга аль хэдийн надад өгөх юм өгсөн байна. Харин би минийх байх шаардлагагүй болсон зүйлийг би өөртөө байлгаад байна гэдгийг шунал бас зогсонгүй байдал. Тийм учраас эзэн надад энэ дэлхий дээр ямар ч цуглуулга баялгаас илүү зүйлийг нэгэнд бэлтчихсэн юм чинь бид одоо өөртөө байгаа зүйлийг зөв зохистой зориулсан дээр юм байна гэж бодсон. За тэгээд бидэнд итгэл найдварыг өгөхийн тулд биднийг дуудаж байгаа түүний бидний эрен хаагач олохгүй байсан энэ гайхалтай өвийг бид амьдралынхаа он жилүүдэд хадгалж түүнийг хүлээж түүнд очино гэдэгтээ итгэл найдвартай байж замаасаа хадаж анхаарлаа алдахгүйгээр амьдрах хэрэгтэй болж байна. Тэр бол тэнгэр дэх хэд байлаг шүү дээ. Тэр бол эзэн Есүстэй хамтах итгэл найдварын нүглээс чөлөөлөгдсөн аврагдсан хүмүүсийн тэрний итгэл найдвар байгаа. Учир нь бид хэрвээ бидэнд ганцхан түүний хүч чадлыг мэдэрч чадаагүй бол түүнд үргэлжлүүлэн итгэж, магтаж, дуулж, түүнээс хүсэж түүний одоо заавар зөвлөгөөг дагаж чадахгүй. Тийм болохоор яах хэрэгтэй болж юм гэхээр энд тэгж байгаа. Бид яндаршгүй байгаа хүч чадлыг нь мэдхийн тулд итгэл найдвараа шалгаж үздэг байх хэрэгтэй. Та итгэл найдвараа өнөөдөр шалгаж үзээрэй. Тиймээс өнөөдөр хамтдаа ариун хүмүүст өгөхөөр бэлдсэн түүний алдартах баялаг болон бидний итгэлийн амьдралыг дитгэдэг түүний шахагдашгүй, бас цуцшгүй, дуусшгүй те. Одоо хідээч хуучршгүй тэр хүч чадлыг ойлгож мэдэж амьдрал дээрээ амсцгаая гэж. Энэ цаг мөчид уриалмаар байна гэж. Амьдралын чинь өдрүүд хэд үлдээд байгааг хэдэн жил үлдээд байгааг мэдэхгүй боловч итгэл найдвартайгаар амьдраарай гэж. Учир нь энэ амьдрал ямар байдлаар ямар нөхцөл байдал босхийг мэдэхгүй боловч бидний дараагийн одоо амсах гэж байгаа итгэл найдварын амьдрал мөнхөд магтаалаар дүүрэн нулимсгүй өвчингүй тэр гэрчлэлээр дүүрэн тэр гайхалтай амьдрал биднийг хүлээж байгаа юм шүү. Бурхны хүч чадлыг амьдрал дээр өдөр болгон мэдэрцгээе. Байгаа гэдэгт нь итгэцгээе. Амен. Энэ цагт эзний өмнө ирцгээе.
Эзэн Яховагийн сүрхүч алдар эцаргүй Түүний ариун оршихыг би зогсоод магтандуулна Түгс ялалтыг бид бүхэнд өгсөө Бүх дайснуудыг устган зайлуулж Нэхийн хүндэт Бүгдээсний агуу нэрийг агуу эсэ талархах цай Эзний хөршүүгийн агуухай Бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс Яховагийн сүрхүч алдар эцаргүй Түүний ариун оршихыг би зогсоод магтандуулна Эзэн төгс ялалтыг бид бүхэнд өгсөн Эзэн Түгс ялалтыг бид бүхэнд өгсөө Бүх дайснуудыг устган зайлуулж Нэхийн хүндэт Бүгдээсний агуу нэрийг Бид бүгдийн төлөө үлдсэн агуу эсэд талархах цай Эзний хөршүүгийн агуухай Бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс Бүгдээсний агуу нэрийг агуу эсэд талархах цай Эзний хөршүүгийн агуухай Бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс Хамтдаа хийсэн талархах цай Баярлалаа Есүс бидний хайрсан байна Бид бүгдийн төлөө үлдсэн бүх зүйл дарахыг Эзний хөршүүгийн агуухай Бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс Бүгдээсний агуу нэрийг агуу эсэд талархах цай Эзний хөршүүгийн агуухай Бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс Бүгдээсний агуу нэрийг Бид бүгдийн төлөө үлдсэн агуу эсэд талархах цай Эзний хөршүүгийн агуухай
газар дэлхий дээр ганцаа мөнхөд оршигч нэр бол Есүс. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Эфес номын 1-р бүлгийн 18-аас 19-р ишлэлээс суралцлаа. Ингэснээр та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх түүний үеийн алдрын баялагийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын яндашгүй агуйг мэдэх болтугай. Энэ түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ. Хэмээх ишлэлээс бид нэр суралцлаа. Эзний дотор бидэнд өв бий. Итгэгч хүн бүрийн дотоод ертөнцид ч гэсэн түүний өв бий. Өнөөдөр итгэгчид та бид түүний чуулган буюу сүм бөгөөд Бурхан биднээр дамжуулан ажилдаг юм шүү. Харин та түүнтэй бид хамтран хаанчлах, захирах цаг ирж байна гэдгийг битгий мартаарай. Тэгээ Бурхан өөрийн өв болох биднийг нэхэж авах болно. Магадгүй бид үүнийг те ойлгоход нэлээд хүнд ээж болох юм те энэ утга агуулга нь гүнгүнзгий байж болох юм. Магадгүй үүнийг тэгээ ойлгоход гэрчлэхэд Бурханы сүнс бидэнд хэрэгтэй байх. Ер нь бол бид нар зарим зүйлийг та бүгдийг ойлгох гэдэг вэ. Яг л нэг л зүйл ойлгомжтой. Ямар ч одоо бурхан одоо хүмүүсийн бурхан гэж боддог зүйлүүд тийм ойлголтын дотор хүнийг хайрлахын тулд, хүнтэй эвлэрхийн тулд, хүнийг өөртөө эргүүлж буцааж авахын тулд өөрийнхөө цорын ганц хайртай нэг загалмай дээр өгөх тийм хайр байхгүй. Тийм хайр байхгүй. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр харсны постыг хэлээд өнөөдөр би бас таахныг залбирлуулах гэдэг. Тэр нь юу гэхээр харин төчнүүд бурхнаа мөрөн дээрээ өөртөө үрж явдیں۔ Харин бурхан та нарыг алган дээрээ та нар ингээд үрж явдаг шүү. Та нарыг өөрөө үрж явдаг шүү. Та нарыг өсөн буурал болтол та нарыг үрж явдаг шүү. Гэсэн энэ гайхалтай нэг юм үг байсан. Яг бүтнээс санах байгаж ерөнхий утга нь юм байсан. Надад маш их Бурхны хайрлах сэтгэлийг, талархах сэтгэлийг өгсөн. Тэр биднийг авч яваа. Бид өөрсдөө газар дээр алхаж яваг бол түүний алган дээр л алхаж явж магадгүй. Тиймээс бүгдээрээ эзэнд яг энэ цаг учраас талархъя. Бид таахныг залбиралд хамтдаа байхыг уриалж байна. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь та бол агуу хамт залбирж байгаа ах トゥ стаа минь хамт байж өгөөч. Бага газар нь, гэрт нь, ажил дээр нь, машин дотор нь бас хаанч байж болно, эмнэлэг дээр эсвэл хүүхдээ салхилаад байж явах үед нь эсвэл хүүхдээ сэтгэлдэн сургуульд нь хүргэж өгөөд өөр ажилдаа явж явах үед яг энэ цаг учраас өнөөдрийг та бидэнд өгөөд бидэнтэй хамтаага гэдгээ хүмүүст гэрчлээч. Бид нэр үнэхээр өв залгамжлагчийг өнөөдөр алхаж амьдрахад туслаач. Та тэгээ бидний дотор өөрийнхөө Есүс Христийн тэр хайрыг та өгөөч. Тэгээд таны хүү шиг бусдыг хайрлахад тусалж өгөөч. Таны хүү шиг бусдын төлөө явхад тусалж өгөөч. Өөрийнхөө ажлыг таны хүү шиг яг гүйцэлдүүлж гүйцэтгэдэг байхад тусалж өгөөч. Энэ цаг учраас үнэхээр өв залгамжлсан, залгамжлах нь ойлгомжтой, залгамжлан гэдэгтээ итгэлтэй тийм амьдралаар амьдрахад тусалж өгөөч. Тэр бол мөнх ам билээ, мөнхийн улс үлээ. Тантай үнэхээр их талархан, бидний хайрлсан талархан, таны хайртай хүү Есүс Христийн нэрээр залбирэн гуйж байна. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.